бууруулах зорилготой юм байна. Нийслэлийн иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор Улаанбаатарын захирагчийн ажлын газ болон бусад иргэд аж ахуйн нэгжүүд энэ сарын 19-ний өдрөөс эхлэн бүх нийтийн цэвэрлэгийг хийж эхлүүлэхээр болсон байна. Өрн дулааны улирал ирж байгаатай холбогдуулан нийслэл дүүргийн иргэдийн ая тухтай ажиллах, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захирагчийн албанаас бүх нийтийн цэвэрлэгээний өдрүүдийн товыг гаргасан байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны 4-р сарын 19-ээс эхлэн 6-р сарын 18, 12-р сарын 13-нд дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 5-р сарын 24-нд туслан ногоон бүсийн чиглэлд бүх нийтийн цэвэрлэгийг зохион байгуулахаар болжээ. Тус цэвэрлэгээнд хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар нэгтгэл, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна. Маш өргөн цар үртэйгээр зохион байгуулалтанд оролцсон гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тухайн чиглэлд залуучдын холбоо тодорхой хэмжээний газрыг бас хариуцаж ажиллах байгаа. Мөн дээрээс нь онлайн сошиал медиа орчны уриалгууд залуучуудыг уриалсан, оюутнуудыг уриалсан байгууллага хамт олоныг тухайн газраа өөрийнхөө байгууллагын харьяа газрыг цэвэрхэн байлгах талаар уриалсан уриалгуудыг маш ихээр явуулах гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, яган болон авцаам, ногоон байгууламж, аж ахуйн нэгжийн эзэмшил, газрын хог хаягдлыг цэвэрлэх юм байна. Төрийн байгууллагууд нь олон нийтийн байгууллагууд, байгууллага аж ахуйн нэгжүүдийг бол бид нар чадах чинээгээр бол цэвэрлэгэнд гаргадаг. Гэтэл яг ард иргэд нь гэртээ суугаад зургатаа үзээд яг хотоо цэвэрлэх одоо өөрийнх нь гудамж, өөрийнх нь гэрийн үүдийг цэвэрлж байгаа зургатаа үзээд сууж байдаг ийм тохиолдлыг бол гаргамааргүй байна. Тэгэхээр ард иргэдэд хэлэхэд энэ Улаанбаатар хот гэдэг бол та бүдгийн гэр орон юм байгаа. Таны гэрийн үүдийг өөр нэгэн хүн цэвэрлэх биш. Та өөрөө гараад гэр орноо цэвэрлээд, гудамжаа цэвэрлээд явбал энэ бол таны энэ хотын төлөө оруулж байгаа хамгийн том хувь нэмэр юм шүү гэж хэлмээр байна. Цэвэрлэгээнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавь ажиллах юм байна. Оролцоогүй байгууллагууд мэдээлэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ оногдуулах, үйл ажиллагааг хаах зэрэг арга хэмжээг авч ажиллана гэлээ. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Express News мэдээ